Сайн байцгаана үзэгчдээ Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейтэй үргэлж хамтдаа байдаг эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд даваа гарагийн 4-р сарын 3-ны шууд тохирол үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж миний дэргэд 4D-ийн 1, 2, 3-р саргийн тохирлууд 6D642 гэсэн тохирлууд маань үзэгч та бүхнийхээ дундаас аздангуудаа тодруулахад бэлэн болсон байна. Харин хэрхэн үзэгч та бүх маань үндэсний лотерейд оролцохоо мэдэхгүй байгаа л өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүд дээр хүрэлцэн очиод тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тохиролтой оролцох боломжтой алдаг юм. Ингээд бидэнтэй хамт байдаг үзэгч та бүхэндээ дахин баярлалаа илэрхийлээд өнөөдрийнхөө тохирлыг хамтдаа эхлүүлцгээе. Энэ бол мэдээж 4D-ийн 3-р саргийн тохирол байгаа. За 4D-ийн маань хувьд үзэгч та бүхэндээ өгдөг та хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглох боломжтой байдаг. За 4D-ийн маань хувьд бол 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв тагаад аздан болох боломжтой байдаг. Илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Шилэн хоргонд маань тгээс хөрлөх цифр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань гэхэд нэг л гэхэд 4 удаа давцсан байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Эндээ санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Та тухайн 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаа 500 дахин өсгөж авч 4D-ийн 3-р саргийн тохирлын аздан болох юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирлыг эхлүүлцгээе. Ингээд 4D-ийн 3-р зэргийн тохирол дээр 6, 8, 2, 5 6, 8, 2, 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн энэ 4 бөмбөлийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авч аздан болж байгаа юм. За үргэлжлүүлэн бүгдээр хамтдаа 4D-ийн 2 дахь боломж үе 4D-ийн 2-р зэргийн тохирлыг одоо явуулах болно. Мэдээж ашиглах хооронд маань тгээс хүртэлх цифр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсруугаар гаргаж ирэх 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч 4D-ийн 2-р зэргийн тохирлын аздан болох юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд 2 дахь тохирлоо явуулцгаая. Зангиснээр 4D-ийн 2-р зэргийн тохирол дээр 3, 6, 7, 3 давтаж хэлье 3, 6, 7, 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Мэдээж та бүхэн хөө 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв таасан бол аздан болж байгаа. Өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа. За 4D-ийн 2 болон 3-р зэргийн тохирлууд маань өнөөдрийнхөө азныг тодруулсан бол мэдээж 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж 4D-ийн 1-р зэргийн тохирлын азныг одоо хамтдаа тодруулах болно. За шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн харж байна. Шууд нэвтрүүлгийн үеэр үзэгч та мэдээж давхар хяналт хийгээд
хилээд явах боломжтой байдаг учраас та бас шилэн хооронд маань бөмбөлгнүүд хэрхэн байрласан байгааг илүү харах боломжтой байгаа. За эндээс санамсруугаар дөрвөн бөмбөлөг гарч ирэх болно. Мэдээж тухайн дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадах юм бол дөрүүдийн 1-р зэргийн тохирлын азтан болж өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах юм шүү. За энэ бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол буюу хамгийн сүүлийн дөрүүдийн тоглолт байгаа. Та бүхэндээ амжилт хүсье. Дөрөвдөх бөмбөлгөний дугаар 8. Зангиснээр дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр 5, тэг, 9, 8. 5, тэг, 9, 8 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж үзэгчтэй энэ дөрвөн бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авч дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань азтан болж. За дөрүүдийн тоглолтын нийт үзэгчдэд баярлалаа. Өргөжлөл нь 50 сая төгрөгийн хонжиртай 6-д тоглолтыг одоо явуулах болно. За шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн харж байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь л гэхэд 6 удаа давхарсан байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. За эндээс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болон тухайн гарч ирсэн 6 бөмбөлгийг үзэгчтэй дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулсан зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийн азтан болох учиртай. За үзэгчтэй 6D тохиролтын дээрээс маань 1500 төгрөгийн урмын хонжроос эхлээд сая 500 мянган төгрөгийг бас хожих бас нэгэн боломж байдаг. За энэ бол мэдээж та дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааж чадсанаар 1500 төгрөг. За 3 бөмбөлөг зөв тааж чадах юм бол 15 мянган төгрөг. 4 бөмбөлөг зөв таах юм бол 150 мянган төгрөг. 5 бөмбөлгийг зөв тааж чадсанаар та сая 500 мянган төгрөгийг 6D тохирол дээрээс маань хожих боломжтой. Мэдээж та 6 бөмбөлгөө зургуулын дарааллынхын хувьд урдаас нь эсвэл хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгөө хожих учиртай. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Энэ бол 6D тохирол. Шилэн хоргод маань одоо 60 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэж та бүхэн харж байна. Гарч ирэх 6 бөмбөлгийг хамтдаа харцгаая. Эхний бөмбөлний дугаар эхний бөмбөг Зангид үзэгчдэд 6D тохирлынхаа гарч ирсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. Тэг, 2, 3, тэг, 8, 7. За давтаж хэлье. Тэг, 2, 3, тэг, 8,
7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн энэхүү 6 бөмбөлгийг дарааллынхаа товд урдаас нь гэдэг маань тэгийн тоноос эхлээд за хойноос нь гэдэг маань 7-гийн тоноос эхлээд за хойноос нь юм уу урдаас нь 2 бөмбөлгөл зөв таасан бол 1500 төгрөг. Үнээс та таасан бөмбөлгөний хатаагаар мөнгөнд өсөж явах боломжтойгоор 6 бөмбөлгөө зургуулын зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болсон гэсэн үг юм. За ингээд 6 дээг шимтэн тоглосон эрхэм үзэгчдэд баярлалаа. Магадгүй та бүхэн дундаас маань азтан төрсөн бол танд баяр хүргэе. Өргөжлөлөө Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатрын хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг энэ цаг мөчид хамгийн сүүлд явуулдаг. Сүүлийн тэмээний ачаах хүн 642 тоглолт маань мэдээж 120 сая төгрөгийн хонжиртай байдаг. За үзэгчдэд хэрхэн 120 сая төгрөг хожих дүрмийг танилцуулъя. Шилэн хооронд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол шилэн хооронд маань нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар гарч ирэх эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулынгийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох учиртай юм. За харин энэхүү тоглолтын дээр маань бонус бөмбөлөг гарч ирэх болно. Харин бонус бөмбөлөгийн тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан ч мөн 642 тохирол дээрээс маань тодордог юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд 642 тоглолтоо эхлүүлээ. Мэдээж үзэгч та бүхэн гарч ирсэн бөмбөлгнүүдийг хараад за 10,000 төгрөгийн азтан, 300,000 төгрөгийн азтан, 12 сая төгрөгийн азтнуудыг илүү дэлгэрэнгүйгээр хүргэх болно. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Дөрөвдөг бөмбөлгөний дугаар 38. Тавдах бөмбөлгөний дугаар 27. Тавдах бөмбөлгөний дугаар 27. Ингээд үндсэн бөмбөлгнүүдийн маань сүүчийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлгөний дугаар 13 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлгөний дугаар 13. За өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгөний дугаар 40. Бонус бөмбөлгөний дугаар 40. Ингээд үзэгчдэд 642 тоглолтынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 10, 3, 29, 38, 27, 13. За давтаж хэлье. 10, 3, 29, 38, 27, 13 гэсэн үндсэн 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулынгийн зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлгөний дугаар 40 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлгөний дугаар 40. Тэгэхээр үзэгч та бүхэн үндсэн 6 бөмбөлөг буюу эдгээр эхлээд гарч ирсэн 6 бөмбөлгнөөс 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйгээр нийлээд 4 бөмбөлөг зөв таасан бол 10,000 төгрөг. За бонус бөмбөлөгтэйгээр нийлээд 5 бөмбөлөг зөв таасан бол 300,000 төгрөг. За мэдээж та 6 бөмбөлөг зөв тааж чадсан бол 12 сая төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг юм. За ингээд 642 тоглолтын маань сүүлчийн азтангууд инхүү тодорсноор өнөөдрийн тохирол маань энэ хүрээнд өндөрлж байна. Бидэнтэй үргэлж хамтдаа байдаг эрхэм үзэгчдтэй маш их баярлалаа. Та бүхэн мэдээж дараагийн тоглолтонд оролцохыг хүсэж байгаа бол өөртөө хамгийн ойрхон барьж байгаа манай тасалбар борлуулах цэгүүд дээр очиод тоглох хугацаа худалдан авснаар тоглолтонд оролцох боломжтой байдаг юм шүү. Мэдээж дараагийн тохирол 5 гарагийн 17 цаг 30 минутанд Icon CGM болон үндэсний шатрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ шууд хүрэх болно. Ингээд дараагийн дугаараар хүртэл түр баяртай үзэгчтэй.